Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул иргэн Пүрвжавын ууган хүүгийн амьдралын хүрдэн энэ нутгийн дунд даргалантын нурууны баруун билээс ихтэй. Унсан газар угаасан усгүйгээр хүний амьдралыг төсөөлөх нь ч үгүй. Төрийн сойрхолд яруу найрагч Пүрв сүрэнгийн амьдралын түүх 1938 оноос эхэлнэ. Ухаан орсон цагаас бүр 51 нас хүртэл би аав ээжээртэйгээ байсан. Азтай хүн гэж боддгийг. Тэгвэл би тэр аав ээжийн бол өргөмөл өгöd. Би Баясгалан гэдэг хүний хүү юм. Тэр бол миний ээж, төрүүлсэн ээж. За миний өргөсөн ээж тэр хоёр найзууд байсан. Тэгэд миний өргөсөн ээж нэг эдэн сартай болсон жирэмсэн байхдаа тэмээнээс унаад ураг өндөө нэгдэн штэ. Тэгээд гимтсэн байхгүй юу. Тэгээд дэрнээс хойш ирээс өөгд гараагүй 3-4 жил болсон. Тэгэхэд тэр миний төрүүлсэн ээж эцэндээ хөөгдтэй болж хаад миний төрөнд игч гарсан 4 настай болсон байсан. Тэгээд өнөө хүнтэй суугаагүй эцгийнхаа гэрд байгаа хүн чинь хөөгд 4 нас урдсан байга дахиад хөөгдтэй болох бол бас сэтгэлд нь хэцүү байдаг байсан байх л да. Тэгээд эзрүүгээ заагаад ээжид энийг би танаад өгнө гэж хэлсэн байгаа. Пүрвжавын гэргий амлсан ёсороо Баясгаланг дөнгөж нэрайлаад удаагүй байхад гэрт нь хурж очжээ. Түүнийг хүүхдийн ялхамсаг үнэр ханхалсан гэрийн хаалгаар орж очиуд хүүгээ авах гэж ирвүү хэмээн угтаж. Төрүүлсэн эхийнх нь аав нь дал шатааж басчгүй нутгийн номтой ламынхаар бууж айлдварыг нь сонсож төөрсөн үр нь түүнийг олоод иржээ хэмээн ихэд бэлгшээн хүүхийг нь хөхүүлж нэг сайн цатгаж аваад гэрийн зүг тэмээгээ жонжуулан хурдлаж явснаа хожим хүүдээ дурсан ирсэн гэдэг. Уг нь тэднэр рүү явахдаа аргал дүүжэрнэ гэж хоёр арга тэгж явсан мөн димэнд. Тэгээд тэр хоёр арга бол энэ айлангата хийцсэн байсан. Тэгэл хоёр аргатайгаа тэгээд энэ аав аргалж явцсан байдгүй орой болж байдаг. Гаднаа гараад тараа зогсож байтал ирж явна гэнэ хоёр арга нь хоосон савлаад тэгээд нэг юм тэрчсэн юмтан тэгээд ирээд тэгээд тэмээгээ хэвдүүлээд ингэсэн аав урчичод чи наач юу дэвэрч бай юм гэсэн. Чи тэрийн хүү. Ингэсэн. Тэгэл аав довдгой намайг дэврээл гэрлүүгөө явцсан. Тэгэл ээж яав тэмээгээ уйчаал гэртээ ороод ирсэн аав өнөө хүүхдээ дэвэрчсэн яахаа мэдэхгүй л зогсож ирсэн. Тэгэл цааш нэг сүү аманд тусаагаад тах гэж. Тэгэл би тэдний хүн болчихгүй юу. Тэгэл тэрнээс хойш бол миний аав ээж бол намайг бүр дагсаар яваад дууссан. Тэр 74-ний голоос сумын төв Баацгаан сумын төв орж ирэхэд малан хөдөө айл тавиад намайг дагаж Баацгааны төв орж төвөө айлуулсан. Тэгээд 200 км Баянгарын хангайд одоогийн Баянгар галуутсан л тэнд аймгийн төв байсан. Тэнд дунд сургуульд явхад мөн хойноос дагаж аймгийн төвөө айлуулсан. Тэгээд намайг дээд сургуульд ирэхэд 1 жил би айл суусан. Зуны амралтаар очиад тэгсэн чинь царай алдчихад ирсэн байна. Хөөг дагаад явнаа. Тэгэл хашаа байшин газараа л тэгэл намайг дагаад мотор ирсэн. Тэгээ ээж минь намайг 45 тав байхад бурхан болсон. Намайг 51-тэй байхад аав минь бурхан болсон. Өөрөөр хэлбэл 50 гартлан одоо аав ээжийн гар дээр байсан. Сум аймгийн дунд сургуулиар дамжиж номын мөр хөөж явахдаа тэр хавьдаал их номтой гэгддэг самдан багшийнхаас ном зөөн уншсаар нэг л мэдхэд номын амтанд орчихсон байж. Чарл Перрогийн өвүүлгүүдээс эхлээд төрийн шагналд яруу найрагч Ламсрунгийн хүрэн морь найраглал Алтай драманыг уншиж бяцхан оюундаа мөрөөдөл хүсэлтэн дэрвэж явжээ. Ямартаал Алтай драман дээр гардаг геологч баяр шиг хүн болохыг мөрөөдсөөр
Сургуулаа төгсөхдөө геологч болно гэсэн чин хүсэл тээж явах уу? Тэгээд 10 төгсч ирээд их сургуулийн сүндөө гэж болгосон хүчин дээр 2-3 дахиж ороод би тэгээд хуваарьгүй байсан их сургуульд. Бээжингийн их сургууль хуваарьтай байхгүй юу? Бээжингийн их сургуульд хуваарьтай байсан чинь 6 жил сурдгийм гэж дуулсан. Тэгээд ээж маань ойлаад би өвтэйгээ уулзахгүй гэх юм байна. Настай болсон хүн байсан. Тэгээд 6 жил би өвгөө харахгүй байх юм байна. Ингээ ойлаад аав дугай сууж хотод сургууль олддгүй юм уу гэж. Олдох байхаа гэсэн. Тэгсэн за тэгвэл миний хөө хотод сургуульд ор. Тэр хоол битгий яв. Ээж чинь завах юм байна. Тэгэл би хотод ирэл сургууль их сургуулийн геологийн тэр жил нээгч 58 он. Тэгэл өнөө баяр болох гэдэг хүн чинь тэр сургуульд оргосноо 3 дахиж ороо болгосон гэж чинь хуваарьгүй хүн авахгүй. Тэгээ зэрэг би тэр жигээргүйгээд багшийн дээд дээр ажиллаа. Шалгалтын комисс гэсэн аягтай өрөө байна. Яваад орсон чинь нэг буурал им аваа сүрстэй налтан өрөөтэй дунцхан шилтэй чигтэн гангавга сууж байна. Тэгээд би багшийн дээд сургуульд орох гэсэн юм а гэж. Хуваарьтай юу л гэж. Хуваарьгүй айл гэлээ. Хуваарьгүй надад одоо хувийн хэрэг намын тооронд явчихдаг гэсэн гадаад сургууль явах хүнийх. Бидэнд юу үлдсэн гэдэг тэр үед бидний 10 төгсгöd очиагүй байсан аттестат очихгүй юу. Тэгээ сургуульд явах гээд нааш хот руу явахдаа хуучин сургуулиар орж нэг аттестат л болж явсан. Нэг л аттестат л байна. Хуваар байхгүй гэсэн. Аттестат авъя тэргэл. Би гаргаад би онц төгссөн юм л 10 дугаар ангийг. Тэгсэн нөгөө багш үзэж бод. За газар зүй ангид ганцхан хуваар байна чи орох уу? Гэж тэгээд тэгэнгүүт би их хоёртойгоор орё л гэлээ. Ухаандаа геологч болчих гээд байгаа хүн шүү дээ. Тэгэл орсон. Тэгэл тэр ангид орсон хүн л дээ. Тэгсэн тэр багш тэр намайг бүрдгэж авсан хүн бол өөрөө газар зүйн багш. Улсын гавьяа төгс долгором аваа байхгүй. Тэгээд өөрийнхөө ангид онц төгссөн. Очроос хуваарьгүй л авсан байгаа юм л да гэж. Сургуулаа газар зүй төвхийн багшийн мэрэгчлэр төгссөн ч тухайн үеийн сайн сурлагатай хүүхдүүдийн жишгээр намын төв хорооны мэдээлж шилжиж үнэн санины сурвалжлагч болох үүрэг авчээ. Гэвч намын гишүүн биш учраас намын төв хэвлэлд ажиллах эрхгүй хэмээгдэж буцахдаа азар залуучуудын санины эрхлэгчдэд таарснаар түүний сэтгүүлчийн дөр олох эхний алхам тавигдлаа. Тэгээд би 5 жил тэр сонд ажиллаад тэгэхэд ч намайг сонд ажиллаж явахад миний анхны ном гарсан. Тэнд байж байтал би Геолеон хэвлэлээр бас нэг ном гарсан. Миний баг дугаар болгонд миний сурвалжлах тэмдэглэл гарч байсан. Би ч бас сонины зөвлөлийн гишүүн хэлцийн даргуулаад авсан. Тэгж байтал бас намын дөрөд дуудаад за одоо юу Москвад телевизэн курс явна. Монгол улс телевизтэй болох гэж байгаа гэдэг. Тэгээ би тэр сонинд их дуртай хайртай байсан учраас явмааргүй байна гэж хэллээ. Би одоо энэ ажилдаа их сонирхолтой. Тэгээ миний хамт олон надад итгэдэг. Би энэ дэс явмааргүй байна гэж. Тэгсэн нөгөө дарга намайг загнала. Чи залуучуудын байгууллагад ажиллаж байгаа хүн. Монголын атар газар эзэмшнийг чи мэдж байгаа үстэй. Тийм ээ. Мэдж байгаа. Чи тэр атар газрын ажлыг сурвалжилж байсан. Би зөндөө явсан. Тэгээд чи үзэл суртлын шинэ атар агалах гэж байхад татгалзаж байдаг чи ямар юм юм чи. Тэгээд ингээд загнаад тэгэл за тэгвэл явъя л гэлээ л дээ. Айдаг байсан юм чинь тэгээд намайг телевизийн курст явуулсан. Телевизийн курст одоо Сүрэнжив зохиолчдоос Пашка Зундын дарж биш Батын дарж телевизийн залуучуудаар дагцд байсан да тэгэл одоо бурхан болсон. Ийм зохиолчд тэгээд Москвагийн эрэлхэг 17 гэд нэртэй. Эрэлхэг 17-ны он нөхөр
очсон газраас тоогддог байхгүй юу? Буудал цаглаггүй таад энэ буудал болгон юутай юм чинь ресторандад сохтоод авцгаагаа тэгээд хөөгөөд гаргацдаг. Манай 14-ийн нэг нь энэ хөгжмийн зохиолч Эрдэнэт. Хойно хөгжмийн дэд сургууль төгссөн, хэл сайтай, Москва гэх сайн мэддэг тийм хүн байсан. Тэгэл өөгдөхөөр зэрэг Эрдэнэт л яваад өгөн тэгэл нэг буудал болно. Тэгэл тэр буудалд нь очиж голгоо судалгүй буудлын дүрм цаглах зорцсонгээ хөөждөг байхгүй юу. Тэгсээр яваад хамгийн сүүлд бүр тэр хотын захад Северний гэд нэг зоч дуудалд байж 45 хононд дуусгасан хамтаа. Зохиолч маань Монголын телевизийн анхны 17 редакторын нэг төдийгүй 1967-оос 1973 он хүртэл ажилласан. Монголын радио, Монголын зохиолчдын эвлэлгээд түүний ажил амьдралын алтан дурсамжийг хадгалсан олон байгууллага бий. Өргөлжийн сүг рүү орсон бол аргагүй миний ажил ерөөсөө тийм болгосон. За чи тэнд нэг тийм мундаг хүн байна нэг зэмбэлгэж хүн байна гэн чи тэр хүнийг сурвалж таа тэр. Тэгэл ярьж суухад чинь тэр хүний амьдралыг чинь тэр чигээр нь бичмээр юм санагдаад байдаг юм л да. Үгүй зайлвал энэ хүнийг өстой ингэ зүмэн бичихсэн гэ. Тэгэхээр сонины зайд юм байж болдог. Тэгэл яг ингээл сурвалжлага, найруулал, тэмдэглэл их үцэлтэй. Тэгж жоод л би өшөө гэж өгүүлэг бичсэн. Тэр юу юм гэхээр нэг сонны тухай өгүүлэг шүү дээ. Би нэг жолоочтой өдөө явж гоод чон өөж алсан юм л да. Чон хөөгөө тэгээ зайлвал машинаар хөөж буудаад тэгээд хөлийн углаад тэгээд эцэж унахаа зэрэг нь очиж тэр жолоо тэр чоноо алж авсан. Тэгээд би тэр чоныг ихэр үзсэн. Тэр энэ хөлийн тасуу утсан. Тэгэл зөвхөн өнөөдг нь гिचхэхгүй. Ингээл даллал дахиад байгаа юм. Тэгэл машинаас ухтааж байгаа. Тэр амьдрал ямар их хайртай, ямар их хүч гаргаж байна уу. Тэгээд тэр нэг сүүлд нь газар дээр нь очиад тэгээд юуг нь үзүүг нь мушгаад алхахад би бараг ойлсон. Тэр над их юу нөлөөлсөн. Тэгэл тэр чоныг хөрөвдсөн. Тэгээд тэр өшөө гэдэг өгүүлгээ бичээд тэгээд би утгацгал зөндөө гэсэн юм л да. Эргэн тойрон бин харанхуй. Бит хоёрын асаасан бяцхан түүдгийн дүл уй уй царвасхийн тэр их харанхуйг түлхэн хөөх мэд. Хаашаашаа арваад алхам хэртэй гэрэлтүүлвч дахиад л хүчинд дийлдэх мэд намсхийн өнөөх харанхуй хэдхэн алхамд тулан ирэх бөлгөө. Тушиж холбосон гурван морин гэрэлд нэгэнтээ тодрон харагдсанаа төдхөн харанхуй залхидах мэд үзэгдэхгүй болно. Энэ улсын симфонид Нянгар гэж хөгжимчин байсан. Бас олон дуу бичсэн тэр. Зайлгүй одоо байхгүй л дээ. Сэтгүүлч Хатанбаатар гэж ижидээ зэгтэл бичээрээ энэ гэд ном бичсэн. Тэр бас тентгийн хөгжимчин байхгүй юу. Тэгээд би залуучдын сонд байж байтал 60 хэд оюунтэй. Тим хоёр залуу ирлээ л дээ над дээр. Тэгээд Хатанбаатар нэг сүлэг үчээд над дээр ирдэг байсан. Тэгэл тэр нөгөөдгөө ойлол би бас зүс үзсэн тань тийм аялал дээр өн дээр очив гэдэл ирсэн болтой юм. Тэгээ энэ нэг их хөөрх аяа хийчихсэн юм аа. Үг байхгүй. Та нэг үг үчиж өгөөч. Ингээд тэгээд чи аялаад өгөө гэдэг. Тэгээд хин Нянгар өөр аяллаа л да зүгээр. Одоо гадаа сууж байгаа шүү дээ. Тэр эвлийн дөрөв гадаа сандал дээр сууж. Тэгээд энэ тэгээд ямар хууг байвал зүгээр. Энэ нэг л тийм нэг л хайр сэтгэлийн л аялга байгаа юм а гэж. Тэгэл би ээжийн тухай ич болохгүй гэсэн болгүй яах. Тэгээд би тэр налган дээрээ бөмбөрүүлсэн аялын оронд үрсэн
Азай буурлын ээжийнхэн ачийн яаж ирүүлнэ гэж бичээд тэгээд Дөрвөн Баатар тийм дууныг биччихэд байж хүлээж ирсэн юм л да. Тэр хоёр нөгөө дөрнгүйгээд ирлээ. Тэгээ үзчихэл Хатанбаатар яг болж энэ чи амандаа аялаад үзтээ харах нөө гэд. Тэгсэн чинь өстө яг гээл нөгөө тэр өөртлөл алгуулсан. Алган дээрээ бөмбөрүүлсэн, айлын хооронд үүрсэн. Азай буурал ээжийнхээ ачийг яаж хариулна да? Зовлон жаргал туулсан ч уудам тэнүүн сэтгэлийн тэнхээгээр уяхан замбуу твийг аргаддаг эгэл ардын хөөгөөс ийм дуу төрөлгүйч яагав дээ гэж дуу алдмаар сайхан дуу шүү. Алган дээрээ бөмбөрүүлсэн, айлын хооронд үүрсэн. Азай буурал ээжийнхээ ачийг яаж хариулна да? Азай буурал ээжийнхээ ачийг яаж хариулна да? За тэгэл яг дараа нь би бас нэг 2 дууны шүлэг бичсэн. Энэ сангид орж хөгжмөн зохиолч манай Баянгарын шүү дээ. Миний 4-ний 10 төгс. Тэр айл өргөмөл бас нэг дэмээчин өөрөөр хэлбэл имиж дээр өссөн байхгүй юу? Имиж нь дэмээчин хүн байсан. Тэгээд бүр өөрөө нэрийг нийлээд чи миний ээж дэмээчин хүн байсан тухай нэг дуу өгчдөг. Гэдэг шин тэгээд би нэг тийм дууныг бичээд өгсөн. Сангид орж би мэдэх хэмжээ. Тэгээд л тэгсэн тэр нэг 3 охин гэдэг хамтлаг дуулаад тэгээ одоо тэр нэг бас өөр улсууд дуулаад байх юм билээ л дээ. Захгүй гавийн үзэсгэлээ цагийн шугын дулаан говийн хавар чамда 도장 ээжмэн суугаата энэрэлийн дэрийг хаварсан элбэрэл дэжмэн тэмэчэн Сахилахгүй хувьд бол би тийм сахилгатай хүүхэд байгаагүй л дээ. Нэгдүгээр би бас их багаас арх болгосон. Би одоо их гайтвтай нэг дор байлаа. Залуу 20 идтэй өгөөд тэр пионерны нарийн бичгийн дарга би залуучсан зайных нэг коридорт нэг 2 өрөөний зайтай суудаг. Яваа олонгийн шав зохиолтой ороогүй идэг. Тэдний архинд гүйж годл сүлдээ балгадаг болол хуваадаг болол тэгээ сүлдээ бас жаахан омогтой бас нэг биеийн тоож гоохонтой юм уу да. Амтнтай бас өмнөөс нь ганц нэг үг хэлдэг энэ төр тэгэл биеийн тоосон гэл ажлуулаад загнуулаад тэгэл донгодуулаад цалингаагаас суулаад 800 сасны зэлэнтэй байсан хүн чинь 600 болоод бууж байх шиг 3 сарын хугацаатай хатуу донгодол юуны коридорын хар самбар дээр нэрээ тавиулаад энэ төр тэгж ил явсан л та дандаа сайхан явна гэж аваах үү тэгээд
Гэхдээ тэр шийтгэл зэмлэлүүд бол надад ухаал өгснөөс биш намайг доош нь хийгээгүй. Хэрсэнгийн талаар суугдаад латар газрын эзэмших хөдөлгөөн өрнөсөн юм аа. За тэгсэн чинь энэ одоо 50-ад оны сүүлд шүү дээ. Тэгэл тэр бөөнцгөн нурыг дэжээд байдаг ганц гол нь байдраг. Өнөө байдргийн голын тэр Хэрсэнгийн тал дундуур татаад. Тэгээд нэг баахан газар хагалсан юм аа. Тэр нь илсэрхэг тал. Тэгээд өнөө ус нь бөөнцгөн үрхээ байгаад байдрын гол үрхээ байгаад тэгээд тэр талд аривтай юм ургаагүй. Жаах эрдэн шашуургасан. За тэгээд өнөө нуур чинь гантай байсныг илгүү хураардаг ийдэх юм байхгүй. Гол нь очихоо байжсан. Тэгээд тэрийг халуун шүү дээ манай чинь 60 градус зүүн. Тэгээд дороо л уурчдаг байхгүй. Тэр том нуур тэгэл дундраад ирсэн. Тэгтэл манай Баян хонгорын эмэгтэйчүүд нэг хурал болсон байгаа сумын төв дээр. Энэ сайд нарын зөвлөл захиа бичсэн тэр хүүгнүүд. За ингээл за тэр Хэрсэнгийн сувгийг хаяа болёо гэж ингэсэн байхгүй үү. За тэгэж байтал намайг тэгэж байхад энэ усны аж ахуйн яамны сайд жанжаад төрж өдөө аж ахуйн яамны сайд нарын зөвлөлийн дарга өгөөд өдөө аж ахуйн яамны сайд давхар хийжсэн хүн гадарч байгаа. Энэ хоёр очоод аймгийн намын орооны 1-р дарга аймгийн эднэр очоод тэгээд хүүхнүүд чинь яаж загтал магтлаа өгч ингээд за одоо ингээд Хэрсэнгийн сувгийг хаана гэж ингэж тохирож явсан юм л та. Тэгээд ирдсэн байж байсан чинь нэг өдөр өглөө радио сонсоод байж байсан чинь харин Хэрсэнгийн сувгийг сэргээн гэж өнөө гонгодор цайд чинь авдаг байх шүү. Радиогоор. Тэгэхээр зэрэг нь би радиод орчлоо. Гон тэнд ажиллаж байсан өнөө тэр редакцид ажиллаж байсан хүн чинь үгүй би энийг хийдэм илийа. Нэг өнөөгийн өдөө нэвтрүүлэгт оруулаад илгэж гойж байгаа дээрлээ. Тэгээд одоо ингэж ийм дарга нар ингэж очиж ингэж манай нутгийн хөдөлмөрчдийн захаа занааг авч явсан. Тэгсэн чинь харин өөрөө ингэж сая Монголын радиогоор ингэж ярьж явах юм аа. Энийг жоохон бодож үзүүстэй шүү. Та нэгэн дард түмэнд амлцгаад тэгээ одоо юу гэж хэлэх гэж байгаа юм бэ гэсэн тийм ярьлаа л да. Сайд нарын зөвлөлийн дарга шүү дээ. Тэгээд манер чинь дундгой байж явж байсан гинэ. Тэгээд би нүгтийн амралтанд нэг өвөл очиж байж байсан чинь нэг хүн ирлээ. Тэгээд Пүрүсрэн гэдэг даа юу гэж үн тийм гэсэн. Таныг сайд нэг уриад байна. Тэгээд намайг авэдэр гэлээ би сайдын жолооч нь гэд нэг нөхөр ирлээ. Тэгээ сайд чаа байгаа юм гэсэн чинь өдөө аж ахуйн яамн дээр байж байгаа. Тэг өнөөдөр таныг хүлээж авъя. Ингээ хөрийдэр гисэн гэж тэглээ. Тэгээд би очлоо. Чи намайг ганц алсан талагч байна. Яасан гэсэн. Дундгойд явж байгаад нэг хэд айлд хөдөө айлд онохгүй юу? Өнөө айл сууж ито айл нарааж ят юм л дээ. Тэгсэн чинь л өөрийн шүмжилээ. Тэгээд би одоо тэр танай нутгийнхнаас ус тэр хон соёлынхнаас муухай хэллээ шүү дээ. Тэр чинь одоо тэр дарга сайд очихор өдөөнийх сүйд болж байгаа шүү дээ. Хүнд итгэл одоо тэгсэн чи харин тэрний энийг амтан араа жогор муу хэлж хараа муухай хэлгүй явах. Тэгэл за би одоо ерөөсөн тэр Хэрсэнгийн талаас баялтай бол ерөөс. Тэгэл гайгүй болсон юм л да. Тэгсэн одоо бол яг тэр давтагдаж байна. Одоо бөөнцгөн нуур бараг талдаа орсон. Ширгээд. Бүр захаас 10 км дутагшилсан гэж байна. Яаж байна вэ гэхээр зэрэг өнөө байдрын голыг чинь
Одоо Баянгор чинь нийл алт шүү дээ. Алтны компаниуд. Одоо Бууцгаан, Бөмбөр сумыг дайрч гардаг, Баяваа сумыг дайрдаг. Тэр сумуудын алтны алдуугаагаал өнөө усын хажуудын чинь татал алтаа угаагаал тэгэл задгай тавиад л. Тэгээ одоо бол Баазгаанд одоо л бас л хөдөлгөөн өрнж гэлж байгаа шиг энэ ханс нуур аврах л гээл. Бүрөвсрэн зохиолчийг үеийн нөхөд болоод зохиолчид ягаад ч юм банхар гэж авгаалдаг. Энэ нь бараг төрийн шагналын цолоосон ч түгээмэл хэрэглэгдэх юм яана. Бүр сургуульд байхын л намайг дунд сургуульд намайг яашиг гэдэг байсан юм. Тэр нэг хайрцаг гэсэн орос үг шүү дээ. Тэгээ би энэ дөв дөрвөлжин толгойтой. Энэ дээр хоёр том өнцгтэй. Энэ дөрвөлжин толгой тэгэхэд ямар ус байх усыг гусчихдаг. Тэгэл нэг юм хавтгаа дагцтай дөрвөлжин толгойтой юм биш. Авдар гэдэг байсан. Оюутан болоод намайг банкар болгоцсон. Одоо ч гэсэн манайхан зөмөрөөл банкарлаг гэдэг юм л да. Бүрөвсрэн гэж ярил олон бүрөвсрэн байдаг л да. Нанслын бүрөвсрэн, Нанцтын бүрөвсрэн, Бадам хандын бүрөвсрэн гэдэг. Тэгээд бүрөвсрэн гэж ямар гэдэг асуувал яг банкарлаг гэдэг байхгүй. Тэгээд нэг тийм юу байдсан болов гэж боддгийн нэг тийм нэг арга тамтны дөрхөнтөр байдгийн болов гэж боддог байхгүй юу надад. Ягаад гэвэл би энэ Москвад нэг 2 жил Горькийн дээд сургууль сурсан юм. Тэгсэн чинь нэг Узбек нэг татар надаас нэг ингэж асууж байна. Өөш. Юунда таны Монголд бар байд юм уу гэж. Байхгүй гэсэн. Байдаг байх гэдэг. Яаж вэ гэсэн чинь. Гэхдээ би баргал нэг бар үзлээл гэж бодоод байгаа юм гэдэг ингэж. Намайг хэлж яана л та тэр. Тэр өөрөө юм сэдис жигтийг хурд үзүүтэй. Тийм нөхөр л дөө. Тэгээд энэ нэг анаа шигэмж одоо намайг тэр вара гэж дарамжилж байна гэж бодоод өрөөндөө ирээд нэг тойлон дээрээс үзсэн чинь анаа шиг юу гэдэг юм бэ гэсэн жираф гэдэг юм байна л да. Тэгээд би дараа нь бид нэр дотор байранда ойр хөлгөтэй тэгээд нэг өдөр нөгөө тэнгил хоёлаа дээш гарыг ил. Бид нэр 7 дугаар тохирдолтой. Тэгээд дээшээ шууд таажинд гарчдаг байхгүй юу. Тэр таажид бол дээвэртэй тэр дотор илс дэвшээтэй. Тэгээд 2 урам ширээ гэдэг. Зүгээр банзан ширээ. Тэн дээр манайх л аригддаг л байхгүй. Тэгсэн чинь дээд юунд ресторанд орё гэдэг. За тэгээд юм байгаа юм л байна л гэл. Нэг шилээр хаалan гэлээ. Тэгэл би тэгэл Узбекэд анааш байт юм уу гэдэг лээ. Байхгүй гэж байна. Тэгсэнгүй би байдаг гэж дуулсан штэ. Гэтгсэн. Жагаар харж ярьж бод. Би мэдлээ. Шинамаа гэлж байна гэсэн. Би төрөний өөрөө бараг гэж хэлсэн тэрний хариуг энэ авч яана л гэж. Тэгэл би боддог байхгүй юу. Зүгээр хамаагүй хоолны хүн нэг бар шиг юм харагдаад дэргэд байгаа нөхөд нохой шиг харагдаад байдаг болохоор хүн бүгд урд насандаа нохой байдаг. Нохой болдордог гэж нэг үг байдаг шүү дээ. Тэгээ би тэр бол үн юм байх гэж боддог. Би одоо нохойд их хайртай шүү дээ. Монголын утга зохиолын ертөнцид 1960-аад оноос нэрээ дуурсгаж, үгийн их дарахжуултаа биер бэхс, оюун бэлгийн зиндаа нийлж явсан түүнийг анхны номоо хэвлүүлэхэд нь Хүрэн морь найраглал, Маамуу наашир дуугаараа ардын найрагчийн алдрыг хүртсэн Ламсран багш нь. Манай яруу найргийн хуудсанд манай нутгаас настайгаас миний, залуугаас энэ хүүгийн нэр бичигдэх болсонд би баяртай байна гэж урам хайрлаж байжээ. Өдөөнийх нь жир нэгцсэн билэгтэй шүү дээ. Манай нутагт
Сандойжов гэдэг нэг нөхөр байсан юм. Одоо байгаа л да тэр. Нудраг Сандойжов гэдэг данг хоёр хэлтэй. Том нудрагтай. Тэр миний төрөнд 2 жилийн төрөнд Баазгааны баг сургуульд өгсөн юм. Маш их үлгэр мэддэг. Тэгэл зэцэн сэлмэг гэж ихтэйг дандаа зүгээр ярьдаг. Тэгээд сумын төвөөс урагшихна нутаглан дэднийх. Тэрний урд олынхан гэдэг. Сумын төвөөс хойшин голынхна хойд голынхан гэдэг юм л да. Тэгээд хойд гол нэг загтай. Тэр нуурын зах зүгээр цагийн шугуйтай. Тэгэл сургуулийн төлс болгох, айлын төлс болгох гэж урд голынхан хойд голоос цаг ачдаг л байж л дээ. Тэгээ Сандойжов явж гоод манай нутгийнхныг шоолсон байгаа юм л да. За тэгсэн юу гэсэн бэ? Нөө сайртай газрын ганжуур гэдэг, саксуу хүнэн салгаа гэдэг, сахлах газрын хөөвөр гэдэг, сахалтай хүнэн айжгай гэдэг гэж нутгийг оруулаад тэр нутгийнхны хүнийг оруулаад ингээд шүлгэлжээ их урдчлаагүй л дээ. Тэрнийг бид нэр дорнолж хийж лээд гэсэн. Тэгсэн чинь манай нутгийнхан нутаг усаар минь Ахмад наснаар минь шоолж доромжилсан. Ингээд сумын захиргаанд мэдүүлээд өнөөмөө Сандойжвыг дуудаж явж 50 төгрөгөөр торгоод тэр үеийн 50 төгрөг гэдэг алж ч байхгүй юу гэж. Тэгээд өнөөмөө Сандойжвыг минь мохоогоод тэгж л байсан. Гэхдээ тэг чинь одоо нэг шоолоод байвал юм биш л дээ. Уг нь бол хөөрхөл юм байгаа юм дээр. Одоо яа нутгийнхаа хүнд энэ тэр тэгж байсан гэж ярихаар айдлах шүү нэр яг тийм шүү гэж үгүй. Тийм л олсон та. Тэгээ тийм л улсын дунд өсч даринсан хүн чинь бас тэдний нөлөө заавал шингэлгүй яах вэ? Толгой хорогдох орон гэргүй завж явахт нь хонгор нутгийнхан нь энэ нэг өрөө байрыг авч өгчээ. Төрийн шагналт тасасраарам ажлал тэрээд компанийг гүйцэтгэх захирал бэлэгт Монголоос бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад суугаа элчин сайд Хүрлбаатар нар нутгаас төрсэн авиас бэлэгтний ачлах сэтгэлийн дээдийг зориулсанд тэд баярлаж суунаа. Ардын зохиолч Сүрэнжав, Бадарч, төрийн шагналд орж готовнаар танаагч газрын мухарт юм да гэцгээсээр ирэхтэн өвгөн бичээ чинь наран гардгаа нуусангүй. Залуу цагийн залуу насны үерхэл гэдэг чинь одоо ч гэсэн манай чинь одоо Сүрэнжав, Бадарч, Цоодл ингээд намайг хэвтэрт байх чинь байсгаа хэлэр гэж ирж байна. Тэгэл залуу цагийн хөглж явсан юм ярьж шуугаж баахан ангираас аксууч гэмээр юм уу залуу цагийн тэр явдлуу бодж байхад л нөхөд их санаанд орд юм л да. Бүр тэнд нэг тэгж тэр нэг тэгж хэлж яж үлээж гэдэг юм уу. Тэгж санагдтыг. Тэгээд зүгээр нэг уулзахад энэ тэр бол их сайхан л да. Өөр сэргэх шиг болоод явчихтыг. Бүрвсэрэн гэсэн нэр бэлэг танхаа яруу найрагч Чойномын шүлгүүдэд нэг биш удаа орсон байдаг. Энэ тухайга ярихдаа нүдэн гунигаар дүүрдэгч, хачин их олзуурхан ярьдаг энэ яруу найрагч анд нөхрийнхөө халуун сэтгэлийг алдар гавьянаас ч илүүд үздэг гэлтэй. Авиас сонирхол нэгтэй улсууд их амархан танилцдаг юм л д. Тэгэл бид нэр таньдаг болвол нэгдэн жүлэг үтчээл нэг үгүйгээл ингээл явдаг байсан. Чойном бол яах вэ? Уг нь хинтийн нутгийн хүн цул авиас л байсан л та тэрч. Өөрөө маш их залуудан 17 настайдаа л бас нэг хинтийн аймгийн нэмээ шорон шиг юмтай байж чойроод хэдэн сар хороод тэгээд Сүриятай болгочихсон. Тэгэл Сүриягийн эмнэлгээр их явсан. Тэгэж явахдаа л одоо казак хэл сурцсан. Налайхад нэг хэдэн жил болсон.
Налгын газгуудаа өчгөнж казак хэл сурсан. Тэгэл абай шүлгөөд энтрий чинь Чойно маш сайхан орчуулсан. Тэгээ тэгж явахдаа одоо юу орос хэлээ бүр маш сайн сурсан. Тэгэл энэ гамзаатуу энтрийг их орчуулсан. Дунд Азийн яруу найрагчийн их олон шүлэг орчуулсан да. Тэгэл өөрөө бол ерөөсөн шүлгэлсэн арман тууж маш их үзсэн тий. Дээгн үед миний нэг 2 настай хөө бурхан болчоод тэгээд оршуулад оршуулгаас босоод ирсэн чинь манер ирдсэн сууж байна. Би одоо чигээ намайг олсонгүй дээ. Би одоо хүнээс дуулаад тэгээд бас чамд 2 үг хэлтийм үгээд ирсэн юм гэж. Тэгээд манай тоноод ярьж өрчгөл тэгэл за чи явах одоо зүгээр л би чиний хүншүүл гэж бодоод яв. Гэж тэгж надад зөвлөж байсан байлгүй. Тэгэл сүулдэн тэгэл орон шорон горч явлаа. Ер нь хүний амьдралдаа бол өөднөр нэг хараагүй дээ. Харамсалтай л байсан тэр. Эрдэмтлэгрүүлэх нийгэмлэгт энэ сэтгүүлийн зураг авч байсан. Тэгэл тэндээсээ явсан. Энэ нийгүүл мэндийн ер нь ажилласан газар нь тэр л байхад эрдэмтлэгрүүлэх нийгэмлэгт нэг 2-3 жил ажилласнууд тэгэл би энэ бодчихдаг. Тэгэл олон хүнд тос болсон тэр энэ эхлээл оролдож байгаа нэг өний имиж нь одоо ч зарим хүний нэр дээр гацсан номнууд уншиж байхад бол яг л жаанмал байж идэг шүү дээ. Тэр улсууд нь яг одоо яг тус болоод л хоолунд өгөөд л ингээл хувц сунараа ягаал явдаг л байсан байх л та. Миний тэр залуу цагийн үеэр гэж байсан нөхдүүдээс хамгийн их амьдрал нь харамсалтай юм уу их жаргал үзэлгөө өнгөрцөн хүний нэг бол Чойно. Бас дараагийн нэг хүн нь бол Нямдэрчлээ Чингэн задгай сайхан аяастай юу нэр гэж. Тэгтээ тэр хоёр нь хоёлоо дөрийн шагнал хүртлээ л дээ. Нямдэр 8-д хүрсэн Чойно бол талигач болсон айна нэгж болсон. Нэг чагнуулсан. Ирсэн л тоо. Одоо 10 жил болж. Яхаа би ванны өрөөнд усан дурал гараад ноёдын шалан дээр халтарч унаал сүүжиг гэмтээсэн юм л да. Тэгэл гэмтэлд удаан гэвчсэн. Өдөө задуулсан. Дараа нь хадаас юугаа ахуулсан. Тэгээ хөдөлгөөнд дутсан. Тэгээд дараа нь нэг соо таягтай бас нэг 2 сар чивэл 3 сар явсан. Тэгээд дараа нь таягтай явж байсан. Тэгэл энэ хөдөлгөөнд дутахаар ингэж л байх хэрэгтэй юм байна л дээ хөдөлж. Тэгэл өргөлжил ингээл яваад байгаа зэрэг өнөө зөөл ид чинь хат урсдаг байхгүй шохойчдаг. Тэгэл одоо энэ бол юу шүү дээ. Зөөлийн идэ шохойжилтал гэж байгаа юм л да. Тэгээ дэрнийг тариагаар ч юм уу дахиад хатуурсын зөөлрүүлждэг л юм байдгүй юм байна л да. Тэгээ би ч одоо
жилдэл имлэгтнийг хэвддэг нэг. Тэг имлэг бол одоо яах вэ? Тамиржуулах баахан тариа хийж өгөөд л тэгэл. За одоо таны хоног дууссан гартаалаг юм шүү дээ. Тэгэл 12 он бол гардаг тийм л. Би одоо нэлээд найзынхантай 10 гаруй дурсамж бичсэн. Одоо Галсангийн тухай, Бадарчийн тухай, Цоодлын тухай, Цоодлын тухай би номонд нь оршуулгоод нэг дурсамж бичсэн юм. Ийм нөхдийн тухай дурсамж. Одоо тэгэл нэг л би гайгүйс бол хийнэ. Өгүүлэг бол бодож гоё юмуд бий. Өгүүлэг бол одоо дандаа л өдөөний л миний эзэм тэр нь хот юм байхгүй байна. Их цөөхөн байна. Багнуурын тухай бичсэн нэг 2 дууж эд өгүүлэг энтерт бас тойлсын хайргал энтер бичсэн юм. Тэдний зөвөрөл эвлэгдсэн юм. Тэднэрт бичсэн юмуд бий. Зөвхөн тэгтээ нэг сайн болдгоо юм шиг байна. Би ер нь төрийн шагнал гэсэн гоншиндаа тэмч дуртай бишээ. Зүгээр л зохиолч хүн шүү дээ. Зохиол бичих хүсэл маань л намайг энэ шагналд хүргэснээс биш. Төрийн шагнал авна гэж зохиолоо бичээгүй хэмээн Хээвнийг тамхиа татаж суугаа өвгөн зохиолч маань одоо хитэн найзуудынхаа тухай дурсамж бичих үүргийг өөрөө өөртөө өчгөөд ийхүү суунаа.